Сайн байцгаана уу. Намайг Батхүү гэдэг. Би хүнээр компани ATR агаар хөлгийн 72 агаар хөлгийн 20 дугаар хэсэгчээр ажилладаг. За та бүхэн одоо миний нэг өдрийн амьдралтай танилцгаад баяртай байна. За би одоо ингээд нисэх рүү ажилдаа гарлаа. За ингээд экватороо хоолж байна. За манай инженер болд байна, ахлах үйлчлэгч Чингүн байна. Үйлчлэгч оюун дээр байна. Тэгээд одоо хоолоо идчихэд цаг агартайгаа танилцсан. За тэгээд операшн орж хэдүүлээ үргэлжсэн ямар үйл ажиллагаа явагдах вэ? Төлөвлөгөөгөө хэдүүлээ ярив. За бугта. Энэ үү те? За урагшаагаар бас сайхан байна. Жог мурат байсан. За сул мураатай өгсөн юм те? Аха. Устараа гэлээ. Манай хуцаад жонгоо салхитай. Самарч юм. Салхин одоо Жоо хэрзээсээ салхитай байж буцаад ороод байгаа гэж. За тийм ээ. Танайг ороо буцаад өгдөлж байгаа гэж. За. За энэ болохоор манай эсгийн цаг уурын төв байна. За энэ чинь ингээд агаар устайгаа танилцж нислэгэндээ гарах юмаа бэлдэж байна. Да. За баярлалаа. За. Улаанбаатараас 230 км. Үчнээс 900. Тий, 6-аас нь 600 байна. За, нислэгийн эхний талд сэгсэлт байхгүй. Өндөр алдснаас хойш сэгсэлттэй гэж магадгүй. За, ухтад салхитай сул бороотой байна гэж байна. Нэмийг 3 г. За, Улаанбаатар болохоор агарын байдал гайгүй. Бид ингээд Чингис хаан Улаанбаатар онгоцны буудлаас өрөөд за 1200 км-ийн зайд бугт олон улсын нисэх буудал байгаа. Улаанбаатар бугт 2-оор 1200 км байдаг. Тэгээ манай агаар хөлөг болохоор 72 хүний суудалтай ATR 72 500 гэсэн агаар хөлөг байгаа. За зорчны 5 дахыг нэлээд хангасан дуу чимээ багтай. Манай онгоцны хөдөлгөөр бол 2700 мөрний хүчтэй. За хоёр хөдөлгөөрийн параметр ингээд байж байна. За одоо нэг 200 км явсны дараа Монгол улсын хил гарах гэж байна. Цаашаага нэг 40 минутын дараа бугт онгоцны нисэх буудалд буух болно. Okay, 50, 40, 30,
20, 15, 10, 5. За ингээд бид хэд Улаанбаатар аялаад 3 цаг 5 минут аялаад за Бовтово International онгоцны буудалд амжилттай газардлаа. За одоо бид хэд сумлгаа аваад зөрчигчөө эргүүлж Бовтовоос явах зөрчигчөө эргүүлж аваад ачаагаа аваад тэгээд бид хэд нэг цаг орчмын дараа эргээд Улаанбаатар руугаа гэрлүү явна да. За ингээд бугат онгоцны олон улсын онгоцны буудал дээр байна. Оройн 18 цаг 20 минут болж байна. За бид өхөн онгоцондоо зөрчигчтэй ачааг авч онгоцоо сумлаад бэлэн болсон. Одоо зөрчигч аваад одоо Улаанбаатар руу гарахад бэлэн болоод байна. Одоо манай агаар хөлг маань 600 м өндөрт гарцсан. Замын урд нь 400 км цаг урттайгаар нисэж байна. Гадны талын температур хас 35 градус байгаа маань. За би болохоор хар багын жоохон бахта нисэж болно гэж айгүй мөрөөддөг байсан. Тэгээд миний мөрөөж явснаар хүсэл маань үйдээд одоо энэ ажил дээр гараад одоо 5 дахь жилдээ ажиллаад явж байна да одоо. Манай аав ээж дандаа хуулийн хүмүүс байсан. Тэгээд одоо энэ гэрүүдээс би одоо ганцаараа нисгч гэдэг мэрэгчлийг эзэмшээд одоо ингээд ажиллаа явж байна да. За одоо тэгээд мэрэгчлийн онцлог үйл одоо за өглөөр тусаад урахын улаан нарнаар ингээд дээш өндөр аваад тэгээд одоо орчин үеийн техник жолоодоо удирдаад хурдыг мэдэрч тэгээ одоо байгалийн сайхан үзэгдэл янз бүрийн үзэгдлийг хараад одоо миний сэтгэл хөдлөж тэгж явдаг. Тэгээ би энэ мэрэгчлэр айгу бахарч явд юм аа. За Хүнээр компани үйл ажиллагаа явуулахдаа эхний чинь нисдэг аюулгүй байдлыг хангаж байна. Хоёрдугаар зөрчигчийн тав дахь байдлыг хангаж ажиллаж байна. За гуравдугаар нислэгийн цаг аарын дагуу үйл ажиллагаагаа хүргэж байна. Олон улсын одоо стандарт дагуу одоо бид бүхэн бүгдээрээ тэрийг биелүүлэхийн төлөө шармаж тэгж одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа. За ингээд нэг нислэгийг гаргахад олон талын одоо ингээд өвчнөө олон хүний хүч хөдөлмөр орсон тийм байж нэг нислэг явуулдаг. За жишээлбэл одоо манай инженер техникийн ирж онгоцоо бидэн бидгтээ моторын маст үзэж гин, дугуйны даралт үзэж гин, онгоцны бүрэн бүтэн байдлыг бүгдийг шалгаж гин. За тэгээд бас манай операшн байна. Операшн болохоор бид бүхэл төрлийн мэдээлэл бүхэл төрлийн мэдээллийг одоо бидэд хүргэж идэг. Манай бүртгэлийнхэн одоо зөрчигчдийг бүртгэж авч ачаатай тэгж хүргэж өгч байна. Манай онгоцыг бас цэвэрлж байгаа цэвэрлэгч нар байна. Ачигч нар байна. Онгоцонд ачаагаа ачиж байна. Гэх мэтлэн ингээд ийм олон хүмүүсийн ард ингээд нэг нислэг ингэж гарч явж байт юм аа.
Байна. Сайн явж байна. Сайн явж ирлээ. Тий, буучлаа. За, хоёр яасан дагуу юу? За. За, би одоо ингээ очлоо доо. За. За, ингээд Улаанбаатар Чингис хаан усны бодолт газардлаа гаргасан зөрчилгүй. За, та бүхэн ингээд миний нэг өдрийн өндөрлөлтөд танилцсан баярлалаа. За, цаашид ингээ маргааш нөгөөдргээд миний ажил ингээ үргэлжлээд явах болно. За, та бүхэн маш их баярлалаа. Баяртай.